Сайн мэцхан уу? Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн 2006 оны төгсөгчдөөс санаачлан зохион байгуулж байгаа Алтан гагнур подкастын маань энэ дугаарын эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн зочноор Цэ Батчимэг сэргээн засах клиникийн эмнэлгийн сургалт судалгаа эрдэм шинжилгээний хариуцсан захирал, анагаах ухааны магистр, клиникийн профессор, хүүхдийн сэргээн засахын эмч оролцож байгаа. Нөгөө зочноор маань Дэ Наран хавдар судлалын үндэсний төвийн хим эмчилгээний тасгийн эмч, хавдар судлаач, мэслийн эмч, хим эмчилгээний эмч маань орж байна. Анагаах ухааны магистр зэрэгтэй. Сайн мэцхан уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн аваад ирэлцэн маш их баярлалаа. За баярлалаа та бүхэндээ. 6 оны төгсөгчдөөс Алтан гагнууртаа зориулаад ийм сайхан подкастыг санаачлаад ингээд олон дугаарыг бэлтгээд бас ард иргэдтэй ч гэсэндээ эрүүл мэндийн боловсрол олгоход зориулсан дурсамжид бүтээсэн ийм сайхан одоо нэвтрүүлэг хийж байгаад нь баярлалаа гэж хэлмээр байна. За бүгдөө ямар учраас энэ ингээд эмчийн мэргэжлийг сонгов, энэ нарийн мэргэжлийг сонгох болсон бэ гэдгээ яриач. Нараагаас эхлэх үү? Надаас эхлэх. За би эхэлчихье. Тэгээд подкастэнд орж оролцуулсан 2006 оны төгсөгчдөө баярлалаа. За би 2006 онд анагаах төгсчөөд тэгээд мэс заслын эмч болъё гэд зоригтой ч байж тэгээд мэс заслын эмч болох гээд зөндөө олон эмнэлгүүдээр бид нар нөгөө тойролт хийгээд очиж үзээд тэгээ явж байгаад хавдар судлалын үндэсний төв дээр нөгөө нэг юу дадлага хийх гээд очисон байдیں۔ Тэгээ ер нь яагаад ч юм тэгээд хавдрын эмнэлэг намайг их сайхан хүлээж авсан. За тэгээд би мэцэслийнхаа одоо эмчийн одоо резидентээ тэндээ амжилттай төгсөөд тэгээд намайг ажилд ингээд үлдээж авсан. Одоо тэр үеийн удирдлагууд тэгээд бас багш нартаа одоо мэцэслийн тасгийнхандаа бас би баярлдаг. Тэгээд мэдээч тийм амар бол байгаагүй. Мэцэслийн эмч бас эмхтэй эмч гэхээр те. Тэгээ яг тэр үед яг оронтой байхгүй байж байгаа. Би мэцэслийн клиникийн менежер гэдэг ажил хийсэн. Тэгээ дараа нь менежерээсээ болоод хүлээн авах яаралтай тусламжийн бас эмчээр бас ажиллаж исэн. Тэгээ тэр дундуура бас би сураад яваад хавдар судлаач эмч болох хэрэгтэй байдаг. Тэгээд хавдар судлаач эмчээрээ яг тухайн үедээ би сураад тэгээд бас хавдар судлалын үндэсний төв маань намайг бас дэмжиж Японд сургаж ирсэн. Тэгээд би тэнд хими эмчийн одоо хими эмчилгээний чиглэлээр сурчаад тэгээд хурж ирээд 2014 оноос эхлээд би хими эмчилгээний тасагт ажиллаад тэгээд өдийг хүртэл одоо энэ мэргэжлээр ажиллаж байна. За миний тухайд болохоор манай ээж одоо нүдний эмч жир одоо Говьалтай аймагт ажилладаг. Анх Говьалтай аймагт нүдний салбарыг одоо үүсгэж хөгжүүлт нь одоо үүсгэж хөгжүүлсэн юм түүхтэй хүн байдгээ. Тэгээд ээжийнхэн мэргэжлийг өвлөж аавна гээд амгаахад орсон. Амгаахад ороод төгсөөд дараад нь яг бид нэр төгсөж байгаа үед ч нөгөө дадлагчигч эмчгээд хөдөө нөгөө өрхийн эмнэлэг дээр ажилладаг байсан шүү дээ. Тэгээд өрхийн эмнэлэг дээр ажиллаад өрхийн эмнэлгээсээ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч, дараад нь хүүхдийн тасгийн эмч, хүүхдийн эмчээр ажиллаж байгаад. Тэгээд бас олоогүй нөгөө Говьалтай аймгийн салбар сургуулийн салбар анагаахын сургуульд бас тэнд анатомикстолог заадаг. Тэгж ажиллаж ирсэн. Тэгээд Улаанбаатар хотод орж ирээд магистр хамгаалах гэж орж ирээд нүдний мэргэжлэрээ одоо нөгөө ээжийнхэн мэргэжлийг өвлөж аавна гээд гэтээ нөгөө хизээч нүд болохгүй байсан юм билээ. Одоо манай нөгөө төгсөгч манай курсын нөгөө хин Солонгой Бацалонго ч манай дээдлийн курс миний багш байлаа шүү дээ. Нүдний судлалаар. Тэгээд магистраа хамгаалцгаад хүүхдэд төрүүлээд тэгэл за ер нь бол нэг юм нөгөө пиццэг эмчилгээний эмч болъё гэж бодоод тэгсэн яг тэр үед нөгөө пиццэг эмчилгээний эмч сэргээн засах судлал гэж орж ирэл тэгэл би ерөөсө сэргээн засах судлалын эмчил болох хэрэгтэй хүн юм байна. Би ийшээ нарийн мэргэжил эзэмшмээр байна туслааж дэмжээч гэл. Тэгээ шалгалтын нөгөөд Балжины багшийн шавьд болж байлаа. Тэгээд дараад нь сонсголонгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засахын хөгжлийн төв гэдэг Монгол улсад одоо тэг хөдөлмөр нийгэм тухайн үеийн хөдөлмөр нийгэм хамгааллын яам
бүгд нэрэм тагтад ардуулсан буцалтгүй 100% тусламжаар ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан эмчилгээ боловсрал ортез протез хамтарсан ийм цогт төвийг байгуулж өгөөд тэгээд тэр төвд одоо хүүхдийн сэргийн засгийн эмчээр ороод ажиллаж явах явцдаа хүүхдийн сэргийн засгийн төрөлцсөн нарийн мэргэжлийн эзэмшээд тэгээд ер нь л ингээд сургууль төгссөн цагаас хойш хүүхдтэй холбогдож явсаар байгаа л одоо ч гэсэн бас тэгэл хүүхдийн сэргийн засаг гэл. Тэгээд яг тухайн үед нөгөө нүдний эмч болох гээд болж амжаагүй шүү дээ. Гэхдээ одоо яг ингээд сэргийн засгийн эмч болонгууд сул харааны сэргийн засах. За тэгэл нөгөө хавдрын үеийн хүүхдийн сэргийн засах, гэмтэл бэрхтлийн дараах сэргийн засах, харуултын дараах сэргийн засах. Одоо тулгуур булчин одоо тэгэл ямар нэгэн чадвар алдалтж байдаг юм уу? Тэгээд аутизм, даун, өөр одоо хүүхд тэр үеийн сэтгцийн сэргийн засах гэдэг. Ерөөсөө энэ сэргийн засах холбогдохгүй салбарыг анагаах ухааны салбарт байхгүй. Тэгэхээр одоо надаас маш олон төрлийн одоо ийм одоо юу гэдгийг чиглэлийг мэдэх юм хэрэгцээ шаардлага үүссэн. Тэгээд тэгж л одоо хүүхдийн сэргийн засах юмч болж байлаа даа. Подкастын ивент тэтгэгч Golden Tip Нүүр ам шүдний имлэг. Ээжтэйгээ адилхан сэргийн засахыг анхнаас нь бий болгоо явуулцаж байгаа юм биш үү зүү? Тий. Манай ээж болохоор нүдний эмч байсан. Нүдний одоо говьалтай нүдний эмч байсан тий. Би болохоор тухайн үед нүдээр сурж агаад тэгээд сэргийн засах руу халтарч ороод тий. Тэгэл одоо тухайн үед хүүхдийн сэргийн засах гэхээр хүмүүсийн ойлголт одоо ч гэсэндээ нэг тийм юу биш л дээ. Нийтлэг биш байгаад байдаг. Тэгээ сэргийн засах гэхээр уламжлалттай хоолж ойлгоно. Сэргийн засах гэхээр зөвхөн физик хэмжлэгийн юм шиг ойлгоно. Тэгээд яг тэр бүх мэдлэг мэдээллийг ард иргэдтэй хүргэх гэж түүчилж ажиллаж байна. Хавдрын хим эмчилгээний онцлог нь юу гэдэг юм бол өөрөө чи мэрэгжлийн онцлог юу вэ? Бахархал нь юу вэ? За мэдээж нөгөө нэг хавдар гэдэг өвчин сонсцог хүмүүстэй одоо хонгороо өөрөө сайн мэдж байгаа штэ тийм ээ. Тийм ер нь бол эмчлэгддгөө одоо юм хүнд маш хүнд мэдээ тийм ээ. Тий. Тэгэл ороод иртгэлдээ бид нар дээр тэгээд мэдээж маш их сэтгэл зүйн дарамттай тийм ээ. Одоо нэг тийм хамгийн хэцүү нэг тийм одоо юм өхлийн айдастай гэх юм уу? Одоо яг өндөө бол тийм л байдаг тий. Би л одоо ингээл өгчих юм байна даа л гэж бодоол ингээл ороод ирдэг. За тэгээд яг хоо бид нар мэдээж сүүлийн жилүүдэд одоо юуны нөгөө нэг өхлийн шалтгаанаараа одоо хавдарч өөрөө 3 дугаар байранд яваад байгаа тий. Өвчлөөрөө биш тий. Тэгэхээр бол бас их хамгийн одоо энэ асуудал санаа зовоож байгаа өвчнүүдийн нэг бол яах ч аргагүй хавдар бол мөн. Тэгээд бас нэг таагүй мэдээ нь болохоор ер нь хожуу үе шатанда яг манай монголчуудын одоо энэ эрт дэлрүүлгийн тогтолцоо тийм ээ бас эрүүл мэндийн боловсралтай холбоотой тий жоохон хожуу үе шатанда онцлогтой байгаа. За тийм хүмүүс дээр бид нар яадин гэхээр хавдар өөрөө болохоор мис засал одоо хим туяа эмчилгээ бол яг юм цогц 3 эмчилгээнд байж байгаа. За тэгээд тэрэн дээрээсээ дамаа бид нар одоо хожуу үеийн хавдар дээр одоо системийн эмчилгээ буюу одоо яг хүмүүсийн яриад байгаагаар одоо хим эмчилгээг одоо хийдэг ийм эмч юм би. Тэгэхээр мэдээж ингээд хавдар бол одоо хүний толгойн ороос хөлийн уул хүртэл маш олон төрлийн хавдрууд байгаа тийм ээ. Одоо яг манай хавдар судлалын үндэсний төв дээр бол цусны хавдрыг бол эмчилдэг. Мөн булчирхайн буюу non-Hodgkin лимфомыг эмчилдэг. Одоо бусад бүх төрлийн хавдруудыг эмчилдэг. За тэгэхээр хожуу үе шатны хавдар дээр одоо жишээлх юм бол мисцаслын одоо эмчилгээ болохоор ингээд ихэнх тохиолдолд хийгдэх болчихж байгаа юм тий. За тэгэхээр бидний одоо гол эмчилгээ юу гэдэг гэхээр системийн эмчилгээ. За системийн эмчилгээ дотор болохоор хими эмчилгээ. Одоо сүүлийн жилүүдэд бид нэр байн эмчилгээ гэдэг. За тэгээд даавар эмчилгээ бас орж ирж идэг. Тэгээд дархлаа эмчилгээ гэдэг. За одоо энэ төрлийн эмчилгээнүүдийг болохоор бид нар одоо уухаар одоо судсанд арсан дор одоо хөвлийн хүндийд хийх замаар ингээд олон замаар тийм ээ ингээд эмчилж байгаа. Эмчилгээний зорилго нь болохоор мисцаслын өмнөх, мисцаслын дараах, тэгээд дээрэс нь хөнгөвчлөх зорилгоор гээд ингээд ийм зорилготой хийгддэг.
Тэгээд ер нь бол бид нар ингээд нөгөө хавдртай өвчтнийг таад ингээд төсөөлөх юм бол үндсэн тийм ээ хавдрын одоо зовиоруудтай тий. Одоо жишээлх юм бол уушгины хавдртай хүн байлаа гэхэд ихэнх уушгины хавдрууд явхад амьсгаад нь ханиалгана. За тэгээд шалтгаангүй турна, цустаа зэрэг гарна ч гэдэг юм уу тий. За тэгээд дээрэс нь мэдээч хавдар бол бас насжилттай холбоотой. Илүү жоохон өндөр насны хүмүүс бас өвдөх хандлага бол байгаа. Тэгэхээр мэдээж ингээд суур өвчнүүд байждаг тий. За тэрэн дээр бид нар нэмээд одоо хортой хими эмчилгээ, бай эмчилгээ, дархлаа эмчилгээ, даавар эмчилгээ бүгд гажнолууд тий. За тэгээд тэр хүмүүст ингээд эмчилгээг ингээд тохируулж хийнэ. За тэгэхээр сүүлийн одоо нэлээд олон жил болохоор хувь хүн тохирсон эмчилгээний чиглэлүүд бол гарч ирж байна тийм ээ. Мэдээж одоо хувь хүн тохирсон эмчилгээ гэхээр ер нь бол бай эмчилгээ, дархлаа эмчилгээ, даавар эмчилгээг төлхөө ярьдаг ч гэсэн одоо хувь хүний одоо бас суур өвчлөл тийм ээ. Тэгээд дээрэс нь болохоор одоо яг биеийн байдлын үнэлгээнд нь тохируулаад тэгээд дээрэс нь болохоор бас энэ дээр сэтгэл зүй маш их хамаатай тий. Маш их хамаатай байждаг. За тэгээд мөн сэтгэл зүйд нь бас тааруулаад эмчлэх одоо ийм нөгөө нэг челленжүүд гэдэг юм уу одоо яг нэг тийм ур чадвар. Подкастын ивент тэтгэгч Юмэд гоо сайхны мэдсэслийн имлэг. Нарийн нюанс ур чадвар маш их хэрэгтэй байждаг манай хавдрын эмчилгээнд дэр. Тэгээ мэдээч ингээд тухайн өвчтөн одоо ингээд завир шаналгаа нь одоо эхний одоо ингээ хийм дээр ингээд сайхан болчдөг хүмүүс зөндөө байдаг. Хавдар хамааралтай завирууд нь эрс багасаад ирдэг. Өөрөлдөх юм бол тухайн хавдар өөрөө тухайн одоо нөгөө эмчилгээндээ илүү сайн мэдрэг төрлийн хавдар байх юм бол эхний эмчилгээн дээрээ сайхан болоод ирчдэг. Гэхдээ хамгийн гол нь нэштэй эхний эмчилгээний гаж нөлөөг тэр хүн үндсэн хавдрынхаа завиртай хамт давж иж дараагийн одоо нэг үр дүнгийн байдал мэдэгддэг тий. Тэгээд ер нь бол яг энийг ингээд тохируулж хийх гэдэг нь л одоо яг хавдрын одоо эмчилгээний одоо нөгөө нэг ингээд одоо ур чадвар гэх юм уу одоо эмчийн туршлага гэдэг юм уу ер нь бол энэ дээр л ер нь асуудал харагддаг. Манай одоо эмчилгээний онцлог мэдээж одоо хими эмчилгээ ганцхан хими эмчилгээ гээр бид нар мэдээж одоо тухайн өвчтнийг бас эмчилчихгүй шүү дээ. Бид нар багаараа ажилдаг тийм ээ. За тэгэхээр багаараа ажилдаг гэдэгтэр одоо жишээлх юм бол параклиникийн сэтгэл зүйчтэй хонгороо өөрөө мэдж байгаа өөрөө маш том сэтгэл зүйч байгаа. За энэ дээр бид нар сэтгэл зүйчтэй өвчтнөө явуулна. Ар гэрийн сэтгэл зүйг бас анхаарч үзэн тий. За тэгээд мэдээж энэ маш хүнд эмчилгээний гаж нөлөөнүүд их гардаг. Одоо тэгэл ядар султгаас өсвөлээл дотор муухаар нь тэгэл нөгөө нэг жин багцалт явагдана, үсэн унана. За тэгэл нөгөө болчон шүрмсэн хатангар шинж байт юм уу тий. За тэрэн дээр мэдээж бачимгийн одоо яг тэр сэргийн засах эмчилгээ болвол тий одоо бас их тийм том чухал байр суурь эзэлж идэг. Бид нар бол мэдээж юм багийн ажиллагаа бол маш чухал байдаг. Одоо энэ хүнд өвчтний яг эмчилгээний менежмент дээр. Өөрийн хувьд ингээд мэрэгжлийн онцлог юу вэ? Тэ сонирхолтой ингээд санаанаас гардггүй кейс тохиолдол юу вэ? Подкастын ивент тэтгэгч Сэцэн-Мед имлэг. Тэгэхээр манай одоо миний эзэмшсэн сэргийн засаг гэдэг энэ сэргийн засалт гэдэг мэргэжлэр маш их бахархдаг, омгшдог. За яагаад вэ гэхээр одоо эргэтэн шилжүүлэх үеийн сэргийн засах. За дээрээс нь болохоор хавдрын үеийн сэргийн засах, мэс заслын өмнөх болон дараах үеийн сэргийн засах, гимтлийн үеийн сэргийн засах, гимтэл дотроо одоо тий тулгуурын гимтлийн үеийн сэргийн засах, тарих нуруу нугасны гимтлийн сэргийн засах. За тэгээд нөгөө тарих мэдрэлийн харвалтын үеийн сэргийн засах. Гэт ингээд ерөөсөө хүүхдийн сэргийн засах, хүүхдийн хавдрын сэргийн засах гэх бүх чиглэл рүүгээ ордог. Дээрээс нь хүүхдийн сэтгцийн сэргийн засах, насан туршидтын сэргийн засах, ахмадын сэргийн засах гэдэг тий. Тэгэхээр яг хүүхдийн одоо сэргийн засахын хэмжээр ажиллаж байгаа явцдаа одоо нэг тохиолдол нь одоо санаанаас гардгүй л дээ. Монголд ганцхан маш ховор тохиолдлын гений өөрчлөлттэй ясчих хам шинж буюу одоо чулуун хүний хам шинжтэй тийм хүүхэд. Энэ дэлхий дээр ерөнхийдөө нэг 800 орчим хүн байдаг гэдгийг тэр нэг тохиолдол нь одоо Өвөр хангай аймгийн нэг хүүхэд дар гэртээгээ одоо ирж илаа. Тэгээд бүр гайхалтай сонирхолтой тэгээд тэр хүүхэд Солонгост очиж онцлогдоод тэгээд сэргийн засахын хэмжлэгэнд тасралтгүй хамрагдчихсэн. Тэгээд сэргийн засахын хэмжлэгийн онцлог нь бол одоо
нэг сар одоо 7 хоногийн дотор ч юм уу богино хугацааны авах биш. Тасралтгүй урт хугацааны одоо туршаад багаараа ажиллаж иж үр дүнд хүрдэг. За тэгжээж бид нар одоо тэр хүүхдийн булчингийн хадангаршил, үе мөчний контрактур үүсэх, одоо өөртөө үйлчлэх чадвар алдагдахаас нь тодорхой хэмжээнд сэргийлж, аль болох амьдралын чанарыг нь уртсахад ингээд багаараа ажилладаг. Одоо хөдөлгөөн засалж, хөдөлмөр засалж, хил засалж, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, багш нар. За тэгээ сэргээн засгийн эмч нь одоо тэр бүгдийг ингээд нөгөө коучилж явдаг гэдгээр бас та онцлогтой тий. Тэгэл одоо Ховд аймагаас иржсэн бас нэг тохиолдол байгаа. Хүүхэд нь 6 нас хүрч байгаа. Одоо нэг 8 сард манай хүүхэд биш 9 сард манай хүүхэдтэй сургуульд орох гээд байна. Тэгээ 8 сарын 5-ны өдөр хүүхдээ аваад ирж байгаа байхгүй. Гэтэл тэр хүүхдийг одоо 6 нас хүртэл нь хэл ярианы хөгжил муутай байгааг яагаад анзаарахгүй байгаа юм. Тэгээд яг одоо манай хүүхдийг сарын дотор хилд оруулаад тах. Одоо 9 сард сургуульд орох гээд байна. Тэгэхээр энэ бол юу вэ гэхээр ерөөсөө хүүхдийг төрсэн цагаас нь эхлүүлээд л ямар нэгэн байдлаар хөгжил нь хоцорч л авах юм бол яаралтай тэр нөгөө мэрэгжлийн хүмүүс рүү чиглүүлдэг одоо тий өрх сумын эмч нар ч гэсэндээ өөр одоо энэ дүүргийн эмч нар өөр бусад мэрэгжлийн эмч нар ч гэсэн яг тэр нөгөө нэг чиглэсэн эмч нар руу явуулж авах юм бол бас ингэтлээд гэж хоцрогдолт очихгүй. Хүүхдийн тухайд бол сэргээн засгээс илүүтэйгээр одоо насанд хүрэгчдэд бол би өнөөдөр хувцас өмсдөг одоо үсээ самдаг усанд орж биеэ дагаад бийц чаддаг байснаа харуулт ч юм уу эсвэл одоо бэртэл гэмтэл ч юм уу ямар нэг юм игийн болмоос би тэрнийг чадхаа болчих юм бол тэр алдагдсан чадварыг эргэж сэргийлэх гэдэг байгаа байхгүй юу. Гэтэл хүүхдэд болохоор бид нар тэрийг зааж сурах гээд байгаа байхгүй юу. Энэ чинь бас нэг хүүхдэд бий болгох гээд байгаа. Тэгэхээр хүүхдэд тэр бол жишээлх юм бол гутлаа үдэж чадахгүй. Одоо 1-р ангид орцсон гутлаа үдэж чадахгүй. Тэгээд дээрэс нь өнгөө ялахгүй. Нөгөө яагаад гэхээр нөгөө хүүхдтэй утас үзүүлээд одоо Монголын нэг маш завгүй болсон байна л да. Ээж аауд нь яагаад хүүхдэд анхаарал хандуулахгүй байгаа юм бэ гэж хэлэнгүүт би амьдрах гээд байна. Би энийг өсгөхийн тулд, тооллохын тулд, хувцлахын тулд мөнгө олох гээд байна л гэдэг. Гэтэл яг нөгөө үндс нь бол хүүхэд өөрөө байгаад гэдэг тий. Тэгээд анхаарал хандуулаагүй хүсээ болоод хүүхэд одоо хоёр дагчоор оюуны бэрхшээл үүсгэхийг үүсэхгүй, хөгжүүлэхгүйгээс болоод тий. Тэгээд дээрэс нь нэг л өдөр 8 дугаар ангийн хүүхдэд давал ороод ирнэ. Харин нэг мэдсэн чинь нуруу нүрийцсэн. Нурууны мөрөлтөй олцсон биз дээ. Одоо харин анзаарахгүй л ийсэн гих мэтчлэнгийн хүүхдэд тохиолж байгаа яс булчингийн эмгэг бас байгаад байдаг. Хэл ярианы бэрхшээл байгаад байдаг. Манай хүүхэд ерөөсөө дэлгэх зүзээд унтахад болчлоо найргуутцсан. Тэгээ ерөөсөө нэг газар доктортой байж чадахгүй нэгэд нөгөө хит хөдөлгөөнт хэмгэг тархины мэдрэлийн ядаргаатай дээрээс нь дэлгэцийн хамааралтай болчихсон. Тэгээл энэ дээр дахиад нөгөө хүүхдийн сэргээн засгийн юмч хөдөлмөр засалж хүүхдийн хөдөлмөр засалж та хамтраал хүүхдийн сэтгэл зүйчтэй хамтраал ингээд одоо тэр бодит байдлыг бууруулахын тулд дахиад тэр хүүхдэд одоо зөв дадал зуршилыг шинээр бий болгохын тулд одоо маш их нүрих багийн хөдөлмөр болж байдаг. Тэгэхээр нөгөө хилд орохгүй байгаа хүүхдийг гэж жишээлхэд чинь хамгийн багадаа нэг авиг 5,000-аас 8,000 удаагийн үйлдэл давхцлаар тэр хүүхдэд суулгаж өгдөг нүрих хөдөлмөр байхгүй юу? Гэрээ гэсээр байгаад алим гэдэг үгийг хэлүүлдэг шүү дээ. Тэ. Тэгэхээр энэ бүгдийг одоо хийж байгаа тэр багийн одоо зохион байгуулагч нэгдүгээр, хоёрдугаар талаараа нөгөө эрүүл Монгол хүн гэж ярьдаг. Тэгвэл эрүүл Монгол хүүхдээс эрүүл Монгол хүн, эрүүл Монгол иргэн, бүтээмжтэй иргэн одоо Монгол одоо үнцэнтэй иргэн байна гэж үздэг учраас би энэ хүүхдийн сэргээн засгийг бүхэн ойлгоосой. Хүүхдийг бүгд одоо тий хөгжүүлэхийн тулд удамжаар хүүхэд гарч байхад хүртэл ингээ хүндэтгэлтэй хандаад гаргаасай гэж ингэж хүсдэг. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бай бас энд ярихгүй орхиж болохгүй. Хэдийгээр тэр хүүхэд ямар нэгэн байдлын хөгжлийн одоо тий онцлог ялгаатай байсан ч гэсэн тэр хүүхэд оюуны бэрхшээлтэй гэсэн үг биш. Тийм учраас тэр хүүхэд алхаж явж чадахгүй ч гэсэндээ одоо өөр одоо туслах хэрэгслийн тусламжтайгаар суулж боловсрох, ирээдүйд өсөж хөгжих, хөдөлмөрлөх тий боловсрал эзэмших бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр энэ бүгдээрээ ойлгоод одоо эцэг эхчүүд маань бас ялангуяа илүү сайн ойлгосоо гэж бодод хүсдэг. Яагаад гэхээр орон нутгаар ингээд хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үзлэг хийгээд явж байхад 9 настай хүүхэн охин тархины саатай ээж нь сургуульд явуулаагүй, цэцэрлэгт явуулаагүй. Гэхдээ тэр охин үнэхээрээ ухаалаг.
Гэтэл би тэрэнд харамсаж байгаа байхгүй. Яагаад энэ хүүхдийг ингээд одоо тий 9-р анги гэдэг чи хэдэн 4-р ангийн хүүхд шахуу байгаа үстэй тий. Тэгэхээр тэр хүүхдэд сургуулийн өмнөх боловсрал байхгүй байна. Дээрээс нь баг боловсрал одоо ингээ хоцрогдчихлоо. Тэгэхээр тэр хүүхэд ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй, дээрээс нь оюуны бэрхшээлтэй болчихж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг л одоо та бид нар одоо бүх анагаах ухааны мэрэгчлэтнүүд бүгдээрээ л сэргээн засгыг ойлгоосой, сэргээн засах руу чиглүүлдэг байгаасай, сэргээн засах гэдэг энэ салбарыг одоо энэ хажуудаа хөгжүүлээд яваасай л гэж хүсдэг дээ. Тэгээд надаар одоо эмчилгээнд орсон, надад үзүүлсэн тэр хүүхдүүд маань ингээ эмчилгээний үр дүн гараад ирэхээр хичнээн урамтай хөөрхөн байдаг гэж. Сүүлийн үед бас нэг хүүхдийн яс тулгуурын одоо эмгэгийн нэг бол хавтгай тавхааны хөгжил, номны үүслийн асуудал бас их гарч ирээд идэг тий. Тэгээд тэр бүхэн бол угаасаа л одоо яс булчингийн эмгэг шүү дээ. Тэгээд 2024 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор дэлхийд ирэх нийт хүн амын 3/1 нь одоо ирээдүйд сэргээн засахын тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай гэсэн юм статистик тоо мэдээлэл бол гаргасан байгаа гэдэг. Өнөөдөр одоо миний ажиллаж байгаа салбар бол насан туршидын одоо харуултын дараах сэргээн засахын эмнэлэг дээр бол ажиллаж байгаа. Тэгэхээр дан ганц өвдсөн гэхгүйгээр одоо өнөөдөр та бид нарт хүртэл сэргээн засахын эмчилгээ зайлшгүй шаардлагатай. Ягаад гэвэл та бид нар маш их завгүй байдаг. Машинд хөдөлгөөн багтай байдаг. За дээрээс нь одоо ингээл эхнээсээ өвдүүд эхэлж байгаа байлгүй дээ бодвол. Тэгэхээр тэр юу вэ гэхээр ерөөсөө хүний биеийн хамгийн том мэдрэгтэн булчин. Тэгэхээр энэ булчин маасаа алдснаасаа болоод л бид нарын одоо энэ асуудлууд үүсэж эхэлж байгаа. Эрчим тэмчилгээний орон дээр 7 хоног хэвтгэл хүн нийт одоо булчингийнхаа массын 2% алддаг. Тэгээд буцаагаад тэрийг эргэж сэргийхийн тулд 6 сарын тасралтгүй сэргээн засахын эмчилгээ зайлшгүй шаардлагатай гэсэн юм мэдээлэлүүд байдаг тий. Подкастын ивент гэгч цагаан уул эмэгтэйчүүдийн эмнэлэг. За нарангийн хувьд ингээд шүү санаанд өөрөөрөө бахархдаг, мэрэгчлэрээ бахархдаг ч юм уу тийм үү? Тэр тохиолдол юу вэ? Тэгээд хавдрын хим эмчилгээний үр дүн хэд өвтэй байдаг вэ? За бахархажсэн тохиолдлууд бол байгуу баг. Тэр бол мэдээж нөгөө нэг өвчтөн маань ингээд өнөөдөр ингээд даймд үлдэх юм уу үгүй юм уу гэд орж ирээд тий. Одоо ингээд мэдээж нөгөө нэг одоо тийм хүчтэй хортой эмчилгээний тийм ээ. Одоо ингээд эсрэг заалтууд, харьцангуй эсрэг заалт. За тэгээл нөгөө нэг яг орох заалт гэл ингээд байгаа шүү дээ тий. За зарим тохиолдолд ингээд бид нэр үнэхээр ингээд тийм харьцангуй эсрэг заалттай хүмүүс байдаг л та. Үнэхээр ингээд нэг хийчихээр яг ингээд эмчилгээнийх нь үр дүн гарах юм уу? Эсвэл тэр хүн хортлогоо даах юм уу тий? Маш ингээд хүндэрсэн тохиолдлууд тий. За тэгээд мэдээж нөгөө нэг би бас тиймэрхүү яг тийм челленж гэдэг юм уу? Яг тийм өвчтнүүдийг эмчлэхдээ би бас их дуртай байдаг. Гэхдээ мэдээж нөгөө нэг тэр болохоор одоо миний нөгөө нэг одоо ажлын туршлага юм уу да тий? Би бас нэг харцангуугаар бас нэг ингээд мэс заслын надад бас нэг ингээд суур мэдлэг байгаа юм. Хоёрдугаар тэгэхээр нөгөө нэг одоо энэ хавдрын хөнгөвчлөх эмчилгээнд дээр одоо хүлээ авах маах дээр ажиллаж исэн надад бас ингээд туршлага бас байгаад байгаа юм тий. Тэгээ би нөгөө нэг хими эмчилгээ гэдэг юм чинь өөрөө энэ бай дархлаа даавар эмчилгээг чинь би өдөр тутам уншиж идэг тий. Маш олон судалгаанууд ингээд гарч идэг. За тэгээл нөгөө нэг одоо ингээд нөгөө сүрийн өвчнийг гэхэд л ингээд за эмнүүд нь тодорхой тий. Окей. За энийг ингээд л эмчилж чинь гээд ингээд тодорхой байдаг байхад хавдрыг ерөөсөө тэгдэг. Хавдар болохоор ингээд судлагдаад байгаа. Ерөөсөө бүрэн судлагдаагүй. За тэгээл бид нар ингээд олон улсын сургалт семинарт явхад маш их юм мэдээлэл олж ирж идэг. Тэгээл ингээд жилд одоо хичнээн ч одоо төрлийн эм тарианууд шинээр гараал ирдэг. Клиникийн практик дээр ороод ирнэ. Тэгээл клиникийн одоо тэр нөгөө нэг судалгаанууд нь хийгдээд хүн дээр туршилт судалгаа нь хийгдээл тэгэл клиникийн 3 дугаар шатны судалгаа дууслаа хүн дээр хэрэглэх болол ороод ирэнгүүт нөгөөдөлий чинь маш олон хүн дээр маш одоо хожим үе шатны хавдар дээр хэрэглээд үр дүнг нь гаргаад ирдэг хөө. Тэгэл бид нэр хөөх бас ийм тарианы одоо гараад ирсэн юм байна. Пүүх энийг гаж нөлөө нэм юм байна. Ийм сайн үр дүн гарсан юм байна гээл дахиад уншдаг те. За тэгээд тэгэхэр чин одоо нөгөө нэг ингээд бид нарт одоо ингээд сүүлийн жилүүдэд бол одоо эм тарианы хүрэлцээ хангамж бол сайжирч одоо эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар одоо манай хавдар судлалын одоо нэг хими эмчилгээний санхүүжилтийг бол харьцангуй одоо жил ирэх тусам бол сайн
хангалттай бас шинэ юм тариаг бид нарт бас ингээд нийлүүлж чадчихээн. Одоо тэрийн ч гэсэн одоо нөгөө нэг хүртээд одоо ингээд хожуу шатны хавдраасаа ингээд сайхан ингээд идэгрээд бас ингээд эрүүл болцсон хүмүүс зөндөө олон байгаа тий. Эмчилгээний чадамж сайжрах тусам одоо өвчтний одоо нөгөө нэг даамжралгүй амьдрах хугацаа бол нийт амьдрах хугацаа нь хэдийгээр хожуу шатанд байсан ч гэсэн нэмэгдээд л байгаа. Тэгээд одоо надад бол одоо эмчилжсэн одоо бүр ингээд гайхалтай сайн үр дүн гарч ирсэн өвчтнүүд бол зөндөө байдаг тий. Одоо тэрийг бол яг ингээд тоолж бол хэлж бол мэдэхгүй. Мэдээж тэр өвчтнүүд маань ингээд эмчилгээнд ороод ингээд одоо ингээд мэс засал хийх боломжгүй. Одоо ийш тийш ингээд өсөрхийлсэн хавдрууд нь ингээд одоо хавдрын одоо нөгөө нэг яриагаар бол бид нэр complete response гэдэг нь хавдрын бүрэн эдгэрэлгээд зөвхөн одоо системийн эмчилгээндээ ямар ч одоо ингээд үсэрхийлэлгүй болоод ингээд эмчлэгдэж байгаа өвчтнүүд бол байгаа маш олон байна. Мэдээж миний өвчтнүүд зөндөл байгаа тийм ээ. За яг нөгөө талаасаа харахад мэдээж хавдар чинь өөрөө одоо ингээд ярьдаг байхгүй бид нар. За нэгдүгээр үе шатандаа онцлогдох юм бол одоо жишээлх юм бол хөхний хавдар 0-оос одоо инситу үеэс нэгдүгээр үе шат байх юм бол одоо нөгөө нэг survival буюу амьд үлдэх магадлал нь одоо 5-аас 10 жилдээ 95% ч гэдэг юм уу те. Гэтэл одоо жишээлх юм бол яг би жоохон хөхний хавдар тал руугаа бас нэлээд явдаг. Тэгэхээр ингэнгүүтээ ингээд нөгөө нэг хавдрыг ингээд судалгаа ингээд хийхээр одоо хувь хүний хавдар болгон ялгаатай бичдэг. За жишээлх юм бол хөхний хавдар дээр яриад үзэхэд хөхний хавдрын нөгөө нэг ингээд хавдрын доторх нөгөө биологийн ингээд нөхцөл байдлын судлангууд тэрэн дээр болохоор ингээд 4 өөр төрлийн хавдар байна гэж. За тэгэнгүүтээ 4 өөр төрлийн хавдар нь болохоор дөрвөлээ эмчилгээний тактикийн хувьд ялгаатай. Тэгээд дээрэс нь болохоор тэр хавдрыг ингээд дотор нь ингээд судлаад үзэхээр одоо ямар рецептор одоо хавдрын эсийн гадаргуу дээр экспресслэгдэж байгаа юм, гарч ирж байгаа юм. Тэгэнгүүтээ тэр хавдрын эсийн тэр рецепторыг нь бид нэр ингээд судалчингуудаа байн эмчилгээ гэдэг юм хэрэглэнэ. За тэгэнгүүтээ тэрийг нь дахиад судлангууд бас дахиад нөгөө нэг дааврын рецепторууд нь хэр байгаа юм тий. Тэрийг ингээд судлангуудаа эн чин даавар хамааралтай хавдрын байна. Дааврын эмчилгээ хий гэж. За энэний болохоор одоо жишээлх юм бол тавилангийн хувьд илүү одоо тийм удаан явцтай илүү эмчилгээний үр дүн гардаг гэд хэлбэр гээл ингээл байж байгаа юм. За тэгэл дараа нь дахиад одоо ямар ч тийм рецептор энэ төр экспресслэгддэггүй тэгсэн мөртлөө хавдрын эсийн бөөмийн хуваагдал нь маш юм хүчтэй хавдар байна гээл тэгэнгүүт зөвхөн хөхний хавдар дээр л ярьж штэ энийг те. Тэгэнгүүт тэр нь болохоор одоо маш их хоруу чанартай маш их тахилт өгдөг гээл одоо гуруулаас сүрэг хавдар гээл трипл негатив хавдар гээл breast cancer хөхний хавдар дээр гээл ингээл ороод ирэнгүүт эмчилгээний тактик нь өөрөө айгүй ялгаатай. Тэ? Тэгэнгүүтээ тавилангийн хувьд бас ялгаатай. Ингээ байж идэг. Тэгэхээр яг энэ шиг энэ хөхний хавдар шиг одоо жишээлх юм бол уушгины хавдар дээр ч үгүй маш олон генүүд байждаг. Тэгэл тухайн генийн судлал доторх одоо тэр хавдрын одоо микро орчныг судлал тэрэн дээр нь ямар генүүд байна, ямар уургууд дотор нь ажиллаж гин гээл тэрийг судлаад тэгэл бид нар нөгөө нэг ингээл бай амжилгээ гээ хий чин, дархлаа амжилгээгээ тохирсныг хий чин, даавар амжилгээгээ тохирсныг хий чин тэ. Тэгээд тэгэхээр болохоор энэ нь болохоор одоо ингээд дэлхийн нийтэд яригадаад байгаа тэр нөгөө нэг хувь хүн тохирсон эмчилгээний чиглэл гэдэг юм нь яг энэ дээр гарч ирээд байна. Тэгэхээр бид нэр онцлогооны чадамж нэгдүгээр сайтай байж ээж, хоёрдугаар болохоор эм тарианы сонголт сайтай байж ээж тухайн өвчтнийг одоо урт удаан одоо амьдруулах илүү гаж нөлөө багтаагаар багтаа эмчилгээ хийж тухайн өвчтний эдгэрүүлэх тухайн одоо тэр хүнд эмчилгээнд орж байгаа хүмүүсийн амьдралын чанарыг нь аль болохоор бас өндөрт авч үзчихэж л одоо энэ эмчилгээний үр дүн харагдчихэдэг. Тэгээ яг хоо энэ дээр ингээд нөгөө нэг хавдар өөрөө одоо ерөөсөө маш муу нөхцөлд тийм ээ өөрөө өөрийгөө ингээд нөгөө нэг ингээд өсгөж чаддаг маш ухаантай тогтолцоо байгаа гэдэг байхгүй хүний бие дотор үүссэн нэг айгүй ухаантай тогтолцоо хавдар байгаа гэдэг. Тэгэл хавдар болохоор одоо нөгөө нэг өөрийгөө тижээх судасчлалтыг өөртөө одоо тэр нөгөө нэг судасчлалтыг хүчин зүйл гэдэг юм ялгаруулаад өөртөө гоёгоо судасчлалтууд үүсгээл шимт хижээлийг тэг хүнээс ингээд сороод авч идэг нэгдүгээр тэ. Хоёрдугаар тэгэхээр хүний одоо ингээд нөгөө нэг эд эрхтэн тогтолцоо чинь өөрөө ингээд нөгөө дүр сувирсан хавдрын эсийг очоод ингээд дархлааны эсүүд чинь хүчтэй шүү дээ. Тэ
natural одоо нөгөө байгалийн алуурчин scale байж идэг. Тэгэл тэр эсвч очоод уг нь тэр дүрс хуурсан хавдрын эсийг бид нарын ингээд дархлаа сайн байх юм бол ингээд очоод идчихдэг байхгүй юу. Гэтэл хавдрын эс маш зэлтэй. Тэр дархлааны эсийн дайралтаас болтчихно. Болтно гэдэг нь болохоор зүгээр л одоо нөгөө нэг хүний дархлааны эс очоод дайрах гэхээр өөрийнхөө эсийн гадаргуу дээр нэг юм лиганд гэдэг нэг юм рецептор шиг юмтай. Тэргээрээ очоод хүний дархлааны эсийг очиж холбогдоод итгэхгүй чулчихна. Тэ? Тэгэнгүүт энэ механизмыг ингээл олол судалчингуудаа яасан гэхээр дархлаа эмчилгээ гээл нэг тийм эмчилгээ зохиодсон. Тэр нь болохоор одоо ерөөсө бүх төрлийн хавдрууд дээр аюул сан үр дүн гардаг ийм эмчилгээний хэлбэр байж идэг. Тэгэнгүүтээ тэр нь болохоор яадын гэхээр одоо зүгээр л ингээл энгийн механизмаар ярихад зүгээр тэр тариаг хийчингүүт нөгөө нэг хүний дархлааны эсээс төрүүлж очоод нөгөө нэг тэр хавдрын тэр нөгөө нэг рецепторыг очоод итгэхгүй чулчдаг. Тэгэнгүүт хүний дархлааны эс өөрөө хавдрын эсрэг үүдэл үзүүлээд маш сайн үр дүн гаргаад байгаа эмчилгээг болохоор одоо нөгөө дархлааны цэгийн хориглогч эмчилгээгээд одоо иммун чек point inhibitor гэдэг одоо сүүлийн жилүүдэд одоо маш олон одоо хавдрыг эмчилж чадж байгаа энэ эмчилгээ гараад ирсэн байх жишээтэй тий. Тэгэхээр ер нь бол хүний бол хавдар бол одоо хүний бие дотор ингээд үүсцэн ингээд өөрөө өөрийгөө аягүй сайн ингэж тижээж чаддаг, өөрөө өөрийгөө яаж одоо хүчил төрөгч багтай, цусан хангамж багтай орчинд ингээд очиод өөрөө ингээ амарчиж чадна. Тэ? Тийм, тэгэл одоо яадгийн бид нар ингээд химийн эмчилгээ гэдэг одоо дархлаа эмчилгээ, даавар эмчилгээ гэдэг одоо ингээд механизмууд нь ингээд цөмөр ингээд холиод ингээд хийж байгаа штэ. Тэгэнгүүт тэрнээс ингээд нөгөө нэг ингээд дасал үүсгээд одоо ингээд өөрөлдөх юм бол тэр эмчилгээнээс өөрөө өөрийгөө хамгаалаад өөр механизмаар хуваагдаад ингээд явцдаг гэдэг ч юм уу те. Тэгэл ингээл нэг ер нь бол ингээл хавдрыг ингээл жил ирэх тусам ингээл дэлхий судлаа л байгаа байхгүй юу. Маш их хөрөнгө хаяал судлаад л байгаа. Тэгэл ингээл нэг жижигхэн одоо нэг тийм уургийн фракц очоод ингээд нөгөө нэг хавдрын эсрэг ингээд ургалтыг хуваагдалтыг дэмждэг юм байна гэдгийг нь очоод мэдчихэнгүүтээ яг тэрийг блоклдог нэг эмчилгээ гаргаад л ирэн тэгэл тэрийг болохоор байн эмчилгээ гэж нэрлээл эсвэл дархлаа эмчилгээ гэж нэрлээл эсвэл таавар эмчилгээ гэж нэрлээл тэгэл ингээд шинэ эмчилгээнүүд гараал идэг гэхдээ яг өндөө бол яг хавдрыг бүрэн судлаагүй болохоор энэ шинжлэх ухаан ингээд хөгжөөд л байгаа. Тий. Тэр нь л одоо их онцлог юм уу? Подкастын ивент тэтгэгч мөнх онц дотор мэдрэл, үе мөч уламжлалт сэргээн засах имлэг. Тэгэд та хоёрын онцлог нь болохоор хүмүүст ихтгэл найдвар өгдөг, хоёр дахь жишээ ингээд юм чанартай амьдралыг тэдэрт ингээд бэлгэлдэг гэдгээр бас айгүй адилхан юм тий. За тэгээ одоо нэвтрүүлгийн сүүлийн хэсэг рүү орж ийн. Бүгдөө ингээд ард иргэдтэй зориулаад энгийн энэ чухал гэсэн зөвлөгөөгөө өгөөч. За миний тухайд бол бас түрүү нэрэндээ дурдчихсан. Эрүүл Монгол иргэн бол эрүүл Монгол хүүхдээс үүдэлтэй. Тэгэхээр эрүүл Монгол хүүхэд бол эхийн хөвлөгөөс төрсэн цагаас хойш хөгжил, бие бэлтрийн хөгжил, сэтгэд танин мэдхийн хөгжил хоцрогдлгүй эрүүл сарвал хөгжих ёстой. Бие бэлтрийн хувьд эрүүл байсан ч гэсэндээ сэтгэц нийгмийн харилцаа оролцооны тухайд бас эрүүл хэвийн байх ёстой гэж үздэг. Тийм учраас хийлээрэ сэтгэд танин мэдхийн бие бэлтрийн ямар нэгэн одоо хоцрогдол таны хүүхдэд таны одоо үдж байгаа хүүхдэд таны эргэн тойронд байгаа л бол тэрнийг тун яралтаагаар одоо хүүхдийн сэргийн засгийн мэрэгжилтнүүд рүү илгээж тэр хүүхдийн хоцрогдлыг эрт илрүүлж эрт одоо арилгах тусмаа тэр хүүхд маань ирээдүйн илүү одоо эрт сэргийн засч чадах юм аа л гэж хэлмээр байна да. Подкастын ивент тэтгэгч Golden Tip нүүр ам шүдний имлэг. Подкастын ивент тэтгэгч Цагаан уул эмэгтэйчүүдийн имлэг. Подкастын ивент тэтгэгч Юмед гоо сайхны мэс заслын имлэг. Подкастын ивент тэтгэгч Сэцэн мед имлэг. Подкастын ивент тэтгэгч мөнх онц дотор мэдрэл, үе мөч уламжлалт сэргээн засах имлэг. Баярлалаа. За тэгэхээр нөгөө нэг эрүүл амьдралын хэм маяг гээл бид нар зөндөл ярьдаг шүү дээ. Уулын талхаарай, хоолой зохистой хэрэглээрээ, унтаж амраарай гээл те. Тэгэл ер нь бол тэр чин өөрөө одоо тэгэл нэг 50 унтаж амар 50 байгаарай, бясалгал хийгээрээ энэ төр гээл те. Тэгэл нэг хүн дандаа л тэгэл яриа л идэг шүү дээ те.
Тэгэл яагаад ингэж байгаа юм гэхээр яг ингэж шинжлэх ухаан өөрөө судалсан байгаа шүү дээ. Ер нь бол ингээд хүн ингээд стресстэй тах юм бол те хүний одоо нөгөө нэг стрессийн гормонууд одоо хүчтэй ялгараад одоо би түрүү яриад байсан шүү дээ. Хүний дархлааны эс өөрөө маш хүчтэй. Тэр хавдрын эсүүдийг чи очиод идчихин, тэр вирусыг чи очиод идчихин, залгичин тий одоо идэнэ гэж л одоо хэлэх бах та тэрийг. Тэгээд нөгөө бактериудыг чи очиод залгичин тий. Гэтэл бид нар яагаад байгаа юм гэхээр яг тэр нэг унтах үедээ унтахгүй, идэх үедээ идэхгүй тий. Тэгээд нөгөө нэг ингээд эрүүл амьдралын хэм маяг гэдэг ямиг ерөөсөө ингээд дагахгүйгийн улмаас тэр нөгөө нэг стрессийн даавруудаа ялгаруулаад тэгэл нөгөөтгөн дархлааныхаа системийг унгаагаал тэгэл одоо магадгүй ингээд нэвтүр суурьцсан ис явж илаа гэхэд тэрийг одоо нөгөө нэг ингээд дарангуйлж ингээд чадахгүй байснараа л ингээд янз бүрийн өвчнүүд үүсээд байгаа. Тэрэн дотроо болохоор би болохоор нөгөө нэг хавдар руу чиглээд байгаа учраас ер нь бол нэг механизм нэг тиймэрхүү. Гэхдээ мэдээж хавдар өөрөө маш олон шалтгаантай. Зөвхөн одоо ганцхан стрессээс болохгүй тий. Одоо бусад одоо архаг өвчнүүд байж гэн. За жишээлх юм бол хеликобактерийн халдвараас болоод ходоодны шархлаа үүсээд ходоодны шархлаа нь хавдар руу шилждэг. Энэ бол удаан хугацааны архаг үрслийн асуудал тий. Тэгэхээр одоо тэр нэг өршлөөс сэргийлэх үзлэг гээд нэг юм яриад л байгаа тий. Хүмүүс ерөөсөө тэрэн дээр ач холбогдол сайн өгөөд тэрэн дээр одоо 40-с дээш насныхаа одоо очиод нэг дурандуулцдаг байгаарэ тийм ээ. За тэгээд хоёрдугаар тэгэхээр тэр нэг БЦ вирусын халдвар өнөөдөр яа гэхээр илгэний хатуурлыг үүсгээл илгэний хатуурлан цаашаа явсаар байгаа л илгэний хавдар болчиход байгаа шүү дээ тий. За энэ дээр бас нэг жоохон хяналтаа бас мэдээж ингээ хийгээд яваад байгаарэ тий. За тэгээд дээрэс нь умаа үзүүний хавдар байна. Нөгөө папиллон вирусын халдвар тий. Папиллон вирусын халдвараас шалтгаалаад умаа үзүүний хавдар үүсээд байгаа. Энэ хоёр ингээ хамаарал байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо тэр нэг нөгөө вакцины энэ төр эсэргүүцээд байгаа хүмүүс ээ шүү дээ тий. Бити тэгэрээ ер нь бол шинжлэх ухаан үнэхээр баталсан шүү. Тэр хүүхдтэй тэр папиллон вирусын халдварын эсрэг тэр вакциныг бас нэг тариулчаарэ тий. За өшөө тэгэл нөгөө нэг хүний дархлааны систем өөрөө одоо энэ сайн байх юм бол энэ вирусын халдварыг очиод устгах тийм чадвартай, тийм хүчтэй. Гэтэл одоо яа дээ? Одоо энэ толгой үзүүний байрлалын хавдрууд дээр байна бас Эпштейн-Баррын вирус гэл тий. Тэгэл ингээл тэр болгон ч дандаа хүний дархлааны системтэй л холбогдож идэг. Тэгэхээр ерөнхийдөө тэр эрүүл амьдралын хэм маяг гэдэг дээр тасгал хөдөлгөөнөө хийгээрээ, урьдчилан сэргийлэх үзлэгтэй хамрагдаарай. Тэгээд дээрэс нь болохоор стресс менежменттэй бас ингээд хийдэг болоорой л гэж захиа да. За баярлалаа. Үнэтэй цагаа шүү бидэнд зориулаад ингээд нэвтрүүлэгт орсон та бүхэндээ маш их баярлалаа. Ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. За тэг курсынхандаа Алтан гаг нуртаа бүгдөө уулзаад дурсамж түрүүний сайхан өдрийг өнгөрөөё. Баяр таа.